За олон улсын сургууль дээр бид нэр яаж олон улсын түвшний стандартыг нэвтрүүлэх вэ гэдэг энэ асуудлыг анх байгуулагдсан цагаас эхлээл бид нэр хэрэгжүүлж эхэлсэн. Үүн дээр бид нэр хөтөлбөр гэж байгаа. Хөтөлбөр дээр бид нэр олон улсын Оксфорд хөтөлбөрийг дотоодын цөм хөтөлбөртэй уялдуулаад 1-р ангиас 12-р анги хүртэл бүтэн нэвтрүүлэх ажлыг бид нар 3 жил хийж байна. Энэ жилээс эхлээд амжилттайгаар бүтэн нэвтэрсэн. Дараа жил бид нар албан ёсоор Оксфорд их сургуулиас сертификат авах гээд хүлээж байна. За Оксфордын хөтөлбөрийн хувьд болохоор Монголд бол дийлэх сургуулиуд Оксфордын англи хэлний хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байдаг. За олуулаа томьёо сургуулийн хувьд эх хичээлийн жилээс Оксфордын хичээлийн хөтөлбөрийг нь зөвхөн англи хэлний биш. Дор хаяж одоо бага дунд ахлахууд дээр 3-5 хичээлийг Оксфордын программын дагуу оруулахаар зорилго тавиад энэ жил бол бид нар бол тодорхой хэмжээнд бол туршиж явуулсан маш амжилттай явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бид нар албан ёсоор хэрэгжүүлээд Оксфордын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монголын одоо цөөн сургуулиудын нэг болохоор зорж байгаа. За олуулаа сургууль маань ахлах ангийн хөтөлбөрүүд дээр нэлээд их анхаарч сүүлийн 3 жилд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээний нэг бол SAT-ийн шалгалт, IELTS-ийн шалгалтыг 10-11-р ангийн 10, 11, 12-р ангийн хичээлийн хөтөлбөрүүд дээр оруулж одоо сургаж эхэлсэн явдал байгаа. За үүний үр дүнд өнөөдөр манай 12-р анги төгсөж байгаа нийт сурагчдын 60 орчим хувь нь IELTS-ийн хүссэн оноогоо авсан, SAT-ийн оноонуудаа авсан. Тухайн оноонууд нь SAT-ийн ерөнхий шалгалттай дүүцсэн буюу дүүцүүлэх боломжоор хангагдсан юм байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ шалгалтуудыг хичээл сурж явах явцдаа өгөөд оноогоо аваад дүүцэлсэн байна гэдэг маань сурагчдад маань бусад одоо цаг хугацаанд сургуулаа судлах, сайн дурын ажлуудад оролцох, хувь хүний талаас өөрийгөө хөгжүүлэх гэх мэт олон давуу талууд болон цаг хугацаа хэмнэж төгтөлсөн аль аль талуудаа маш их одоо чухал юм шийдвэр болсон гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо цаашдаа энэ career counselor, SAT-ийн хичээл, IELTS-ийн хичээлүүдийг бол илүү төгөлдршүүлээд одоо энэ одоо стратегийг бид нар илүү улам сайжруулж явна. Энэ одоо сурагчид маань болон эцэг эхчүүдэд сургууль багш нарт бас олон илүү давуу талуудыг авчирч байна гэж харж байна. Many of you have heard about a lot of different international curriculums, but we are introducing the Oxford University curriculum for the first time in Mongolia. From our school's beginning, we've been integrating our English curriculums towards our students, which will help them to become integrated in both languages, becoming the first bilingual people in English and as well as Mongolian. We have been integrating English mathematics and English science into our curriculum, which means our students are learning mathematics and science in English, which will help in the further run towards our graduate students to have IELTS and SAT scores much earlier than anticipated. So far, we are in our third year of implementing this curriculum, and we are working towards to have a full official integration into a Oxford curriculum from next year. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай сургуулийн сурагчдын академик үзтгэл нэмэгдэж өссөн байна. Ялангуяа математик болон аналитик чадвар 76 хувьтаар өссөн байна. Мөн олимпиад болон тэмцээнд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. За энэ амжилтын маань үндсэн гэх юм бол ер нь бол хөтөлбөрийн агуулга байдаг. За агуулга бид нар боловсруулахдаа хүүхдийн нас сэтгэхүй хөгжлийн онцлогт тохируулж багш нар маань заах арга зүйр чадваруудаа улам бүр дэвшлүүлэн орчин үеийн шинэлэг, эерэг болон төсөл сүртэй арга зүйн сургалтаа явуулж байгаа маш том хүчин зүйлс болж байна. За мөн олон улсын Оксфорд хөтөлбөрөөс олон хичээлийг сургууль дээрээ эрүүл, аюулгүй, таатай орчинд олон цагаар судалснаар энэхүү амжилтууд маань илүү их болох үзүүлэлттэй байна. Нөгөө талдаа бид нэр сургалтын үйл ажиллагаа байгууллага талаасаа бид нэр стандартыг нэвтрүүлэх байсан. Энэ дээр бид нэр ISO 21001 буюу 2025 оны хамгийн сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлээд жил болж байна. Бид нар энэ жилдээ багтаагаад Монголын хамгийн анхны 2025 буюу сүүлд гарсан олон улсын стандартыг нэвтрүүлэгч
энэ сургууль болохоор ажиллаж байгаа. За олоолаа сургууль маань бол одоо энэ хичээлийн жилээс хавуулан ISO 21000/2025 буюу одоо боловсролын байгууллагын ISO стандартыг зорж ажиллаж байгаа. За энэ ISO стандартыг нэвтрүүлснээрээ одоо энэ олоолаа сургуулийн маань сургалтын чанар, за тэгээд энэ тасралтгүй сайжруулалтын дээр бол маш чухал ач холбогдолтой ийм зүйл байж байгаа. За ингээд одоо энэ сургалтын чанар маань тогтмолжоод за илүү сайжраад тасралтгүй сайжраад ирэхээр үүний үр дүнд одоо ирээдүйд бэлтгэгдсэн за энэ дотроо бол технологиг маш сайн ашиглаж чаддаг. За soft skill-ийн хувьд бол маш сайн чадахчсан ийм хүмүүсүүд бол төлөвшөж бий болох ийм боломжтой. We welcome you to Olola School and Oxford curriculum to be an international student. Thank you.